хөтөлбөр үргэлжилж байна. Манай улсын алтны үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6%-ийг эзэлж байна. Алтны үйлдвэрлэлийг эрчимжүүлэхээр уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран тогтвортой бичил уурхай төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн хүрээнд үнэт металлын сорьцын газарт алт хайлуулах зуухыг нийлүүллээ. Засгийн газраас энэ онд алт 2 үндэсний хөтөлбөрийг баталсан. Алт олборлох, боловсруулах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи нэвтрүүлэхээр доктортой бичил уурхай төслөөс 47 сая төгрөгийн өртөг бүхий 3 кг алт хайлуулах индукцийн зуухыг дагалдах хэрэгслийн хамтаар холбогдох албаныхан хүлээлгэн өглөө. Өнөөдөр бол эдийн засаг бас харьцангуй тийм сайн биш байна. За тийм учраас улс орныхоо өөрийнхөө дотоодын нөөц бололцоо ялангуяа алтныхаа нөөцөд тулгуурлаад эдийн засгийн доктортой байдлыг хангах, эдийн засгийг эрчимжүүлэх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд алт 2 хөтөлбөрийг дагалдаар хэрэгжүүлэх, за түүнээс арга эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ийм бодлого бол баримталж ажиллаж байна. Энэ зуухыг ашиглалтанд оруулснаар сорьцын хяналтанд орж лабораторийн хяналтанд тавьж байгаа бүтээгдэхүүний процессын үйл ажиллагаа түргэсэх, өөрөөр хэлбэл алт олборлагч, бичил уурхай эрхлэгчдийг чирэгдэлгүй төргөн шуурхай үйлчлэхэд тэгээ хоёрдугаарт чанарын өндөр түвшинд яг бол энэ тоног төхөөрөмж бол олон улсын стандарт, Европын холбооны стандартад нийцсэн Итали улсаас орж ирж байгаа өндөр түвшний тоног төхөөрөмж байгаа. Өмнө нь үнэт металлын сорьцын газар 10 кг хүртэлх алт хайлуулах зуухтай байсан. За энэ нь бага хэмжээний алтыг хайлуулахад зардал өндөр гардаг байжээ. За тэгвэл өнөөдрөөс Итали улсад үйлдвэрлэсэн сүүлийн үеийн алт хайлуулах зуухтай болж байна. Төсөл хэрэгжилтийн 4-р үе шатны хүрээнд алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, бичил уурхайгаар олборлсон ашигт малтмлын хэмжээг нэмэгдүүлэхэд зорих болно. Мөн алтыг хайлуулах, сорьцлох, аль биесны зах зээлд борлуулахад анхаарах юм. Хөтөлбөрийн хүрээнд ойрын хугацаанд алт олборлолтыг жилд 20-оос 25 тонн болгох зорилт тавьж байна. Доктортой бичил уурхай төслийг анх 2005 оноос хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 2013 оноос үнэт металлын сорьцын газартай хамтарч тус газрын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадварчуулах чиглэлээр ажиллаж байна.